Hi guys, өнөөдрийн бичлэгээр бид Gamma дээр хэрхэн хурдан бүтээлч байдлаар слайд бэлтгэе үзнэ. Уламжлалт ядаргаатай презентацийн биш, яг хэрэгтэй зүйлсийг амархан сонирхолтой хурднаар хийж сурна. Хэрвээ илүү үр дүнтэй чамд танилцуулах ихийг хүсвэл анхаарлын ашиг хандуулаарай. Интернетээс Gamma гэж хайна. За тэгээд гарч ирсэн хамгийн ихний илэрч рүү орно. За ингээд ийшээгээ мэйлээ холбож болно. Тэгээ Great Name AI гэж ороод за эхний илэрч нь болохоор тухайн лекцэн дээр бичсэн тэмдэглэлээ шууд оруулаад хавсарчиж болдог. За хоёр дахь нь болохоор шууд ямар зүйл хиймээр байгаагаа команда өгөөд AI-аар хийлгэж болдог. За гурав дахь нь болохоор өөрийнхөө файл, documents, Word файл, presentation-ыг оруулчих болдог. За тэгээ голын generator ороод за бид нар тэгээд өөрсдийнхээ слайдын тоог сонгож болдог 1-ээс 10-ийн оронд. За тэгээд 10-аас дээшээ төлбөртэй болоод явцдаг байгаа. За presentation хийж болно, вебсайт хийж болно, за documents хийж болно, social гэдэг. За энэ дөрвөөс аль нэг тохирох өөртөө нийцж байгаагаа сонгоно. За өнөөдөр гол зорилго нь маань presentation бэлтгэх болохоор би presentation-ыг сонголоо. За өөрийнхөө хийх байгаа зүйлсийг бичээд явуулангууд шууд ингээд гараад ирж байгаа. За ингээд энийг зөөж болно, устгаж болно, мөн шинэ слайд нэмж болохоор одоо тухайн гарч ирсэн мэдээлэл үнэн зөв хэсгийг бас сайн шалгах хэрэгтэй. Мөн энэхүү гарч ирсэн текст нь лимиттэй болохоор анхаараарай. Эндээс өөртөө хүссэн өнгө хэлбэртэй темплейтээ сонгоод за тэгээд энэ нь болохоор ямар хэлбэр хэмжээтэйгээр өөрийнхөө хүссэн байдлаар гаргахын гэдгээ бүгднийг тохируулаад тэгээд generate хийгээд тэнгуут ингэж гарч ирнэ. Өөртөө нэмэх зүйл байна уу, хасах зүйл байна уу гэдгийг бүгднийг шалгаад ингэж оруулж өгнө. За text box нэмж болно. За энэ дотроо хүснэгтэн мэдээлэл гэж байгаа. За багнан мэдээлэл, зурган мэдээлэл гэд за бүгднийг сонгоод өөртөө тохирсон зүйлсийг сонгоод харж болох байгаа. Тэгээд дотроо маш олон хэлбэр дүрс, дизайнтай бүх зүйл байгаа. За энэ пирамид хэлбэрийн оруулъя. За тэнгүүт 1 2 3 гэд айконыг бас сонгож болно. За тэгээд бас нэмж олно, том болгож олно, өнгийн сэлж олно гэд маш олон давуу талтай байгаа. За маш олон график диаграмууд байгаа. За үүнээс нэгийг сонгож үзье. За ингээд дугуй диаграм гарч ирж байна. За үүнийг нь багнан болгож олно, шугамн болгож олно. Өөртөө тохирсноороо бүхэл өгөгдлөө энэ дээр өгөнгүүт шууд ингээд гаргаад ирчихэж байгаа. За тэгэд өнгө хэлбэр хэмжээг нь сонгож болно. Хэрхэн харагдах байдлыг нь бас сонгож болдог ахнэ. Маш олон төрлийн сонголтуудтай байгаа. За хамгийн таалагдсан гэх юм бол схем маш өргөн үргэнийг гаргаж ирдэг. За бүгдийг тохируулаад үзүүлэх байгаа мэдээллүүдээ маш хурднаар хийх боломжтой ахнэ. Надад маш таалагдсан хэрэглэгдэх юм бол энэ button гэдэг товч за чирлээ. За жишээлбэл би мэдлэг гэдэг үгийг тайлбар төлнөөс гараад оруулах байгаа бол линкийн copy dot линкийг тавилаа. За тэгээд харагдах үзмжийг тохирууллаа. Тэгээд бутад PPT-гээ харангуут энэ тавчан дээр дарангуй шууд тайлбар толны сайт руу орох боломжтой. За таад манаас дагаж ороод энэ дагаа бүхий л хэрэглээгүй функцуудыг маань та нар бас хэрэглэж үзээд сэтгэлдээ үлдээгээрээ надад маш ашиглахад хялбар санагдсан, бас хурдан санагцсан. Ингээд өнгөнд таалагдахгүй бол шууд темплейтийг өөрчилж болно. За хэрхэн экспорт хийж шеэр хийх вэ гэхээр мэйл рүү шеэр хийж болно, эсвэл линкийг болж болно. Бүр эсвэл PDF болон PPT маягаар хадгалж болно. За тэгээд үүнийг бас олон хүмүүс рүү түгээхэд ямар ч асуудалгүй. За хамгийн сонирхолтой нь болохоор шууд вебсайтанд шеэр хийж боломжтой. Өнөө эрхлэгчид нь 155 кредиттэй. За үүнээс сайн бодолцоод та эдгээр чанартайгаар хийгээрэй. За тэгээд хэрвээ худалдаж авахаар бол жилээр нь болон сараар нь ингээд хоёр ялгаатай үнэтэй байгаа. За жилээр нь бүүндэж авах юм бол сараар авсан үнээс нь нэлээд хямд тусна. За тэгээд сараар авах юм бол про эрхлэгчид нь $20, за плюс эрхлэгчид нь $10 гээд за энэ дотроо ямар ялгаатайг нь бүгднийг бичээд өгсөн байлээ. Эрхлэгчид маань маш олон давуу талтай. Тэгээд шууд нэг худалдаж авсан байхад шууд бүлэг үсгээд одоо бусад найзуудыгаа нэмж болох нэ. За хэдүүлээ эхэнд
Generate AI сонгосон бол одоо 3 дахь хэсэг болох Import AI сонгоё. За үүнээс би Documents файлыг оруулаад за presentation хийх болно. За үгээр ингэж гарч ирж байгаа миний Documents файл дээр юу бичигдсэн нь. За энийг шууд сонгоод Generate хийлээ. Гон тохирсон өнгөө сонгоод Generate хийхэд шууд гаргаад ирж байна. Миний Documents файл дээр байсан эдгээр зүйлсийг утгачлаад арай илүү үзэмжтэйгээр оруулж өгч байна. Бас AI нь зураг маш зөв сонгосон байна. Үүн дээр хялбар ямар функц байсан бэ гэхээр шууд YouTube гэдэг функц. За орууллаа. За тэгээд зөвхөн YouTube гэлтгүй Spotify, TikTok гэд маш олон өргөн сонголтууд байгаа. За үүнээс тохирсноо хэдүүлээ сонгож болно. За ингээ оруулаад өгчөнгүүд сонголтууд байгаа. Хэрхэн харагдах? За шууд презентацийн үзэнгүүт шууд YouTube руу ороод ах шаардлагагүйгээр энэхүү слайдн дээрээ шууд энэхүү бичлэг маань үзэж болохоор тавигдана. Google Forms-ийн линкийг оруулаад тавьчихад тухайн бүхий л мэдээлэл нь гараад ирдэг байгаа. За үүнийг хэрхэн засах, янзлах гэх бүхий л тохиргооны settings дээрээ байгаа. За дахиад эдитлэхээр бол Edit with AI гэж сонголт байгаа. За энэ нь яадаг вэ гэхээр таны presentation хэр их одоо хүнд хүрч байна гэдэг нь анализаар гараад ирнэ. За энэхүү посттой share хийгээд PDF-ээр шууд өөртөө хадгалж болно. Pro хэрэглэгчид маань илүү энэхүү тухайн үйлчлэгийг ашиглахад хүнтэй байдаг тул таад маань бас сонирхоорой. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал доор комент үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.